Hi guys, сайн байцгаана уу? Энэ удаад би ягаад ч юм өөр газаргүй мэр санагдаад Эрдэнэ хотын марафон руу явсан тэмдэглэлээ та бүхэнд хуваалцъя гэж бодож байна. Би анх удаага ерөнхийдөө Улаанбаатар хотоос өөр газар гүйлтийн тэмцээнд оролцож үзэж байна. Тэгээд маш их тогтолсон. За тэгээд цаг болохоос өмнө вагоныхаа хажууд ирээд ойр зур юм худалдаж аваад ажлаа дараад шууд очсон байгаа. За тэгээд очиод ерөнхийдөө бас ингээд эргэн тойрондоо бичлэг хиймээр санагдаад ихнийг бичлэг хийдэг хүн биш болохоор бас маш их туршлага маш их дутдаг юм билээ. Тэгээд эргэн тойрных зүйлээ бас ойр зур ярих гэж хичээсэн. За тэгээд эргэн тойрных зүйлээ тайлбарлаад л байгаа болтой. За тэгэл вагоноо тэсэн ядан хүлээсэн миний би ингээд л яриад л бичээд л тэгээд л яваад л байсан да. Эргэн тойронд ерөнхийдөө бас нэлээд Эрдэнэ хотыг зорж байгаа тэнд амьдардаг хүмүүс, тэнд байдаг оюутнууд бас тэгээд ийм мэрэгжлийн тэмцээний байрын хүмүүс бас маш их байсан. За тэгээд нарныхаа тоёг хараад хүлээгээд л байсан да. Дамж дулаахан. За тэгээд ясан ядан өгсөн хүлээсэн вагонд орцсон. Миний хувьд болохоор 2 давхрын орыг сонгосон. Яг ч юм гоё санагдаад байсан боловч яг орсон ч маш жижигхэн давчуу зайтай байсан. Яг ч ойрын хэмжил суугаа болохоор баримжаа алдагдсан байсан. За тэгээд бүр ингээд маш тайван. Тэгээд эргэн тойронд хүмүүс ч гэсэн маш их тийм тоолж моолгоо болцсон байлээ. За тэгээд релакс хийгээд өглөө нүрэ бодож амьдаад марафондоо бэлдээд эхэлсэндээ тэгээд манай яг эсрэг талын орон дээр болохоор бас ингээд маш 20-30 жил гүцэн туршлагатай ах байсан. Тэр хүнээс бас маш их олон яриа сонсож гүйлтийн тухай юм яриангаа ер нь бол маш хурдан цаг хугацаа өнгөрсөн. За тэгээд өглөө аль эрт босоо учраас кофе шоп орж ямдсан. Тэгээд амигээд нэг юм шинэ кофе шоп нэгдсэн байсан. Манай найз намайг энэ шинэ газар дагуулж ороод өглөөний цай уугаад борбороос өөрийнхөө эрч хүч энергийг эсрэгээд авсан. Энэ холбоогээр амттай байсан. Нэг хүн бат байсан. Тэгээд тэрийг эсрэгчилж яваад марафоныхоо дараа бас үргэлжлүүлээд идсэн байгаа. Кофенаас маш их амттай. За эргэн тойрондоос ер нь гүүх гэж байгаа хүмүүс бас адилхан бэлтгэлээ хийгээд л яриад л байгаад байсан да. Гүгчдийн эргэн тойронд бол гоё эсэ шүү. За тэгээд бүртгэлээ баталгаажуулахаар яг төв талбайхан амрын талбай гэдэгт нэрсэн хүмүүс алидны бэлтгэлээ хийгээд эхэлсэн байсан. За эндээс ингээд ингэрийнхаа дугаарыг авахаар гол хэсэгт очсон. За тэгээд би чинь жоохон боо мөчлөө гэдэг юм болохоор ингээд за ингээд тал талаас зүгэлсэн. Олон гүгчтөнд байсан. Тэгээд ингэрийнхаа дугаарыг авсан боловч хатгуурын өгөөгөө. Тэг яаж тогтоохоо мэдэхгүй. Нэг юм эмээсээ орсон чинь бас авах гээд орсон чинь нэг их чам надад уццсан өгөөд тэгээд уцц зүгээрээ ингэрийн дэмгээ тогтоосон. Сонирхолтой байсан. Яг манай германд эндээсэн бол хатгуурын нөгөө яаж хийж бодлол байсан баг л та. Гэтэ хатгуурын хэм олдохгүй байсан болохоор эргэн тойронд нэрээсээ тийм зарчхад дэлгүүрэн төрөөсөө байхгүйсэн. Тэгээд надад нэг шинэ лали явдлыг ингэрийн дэмдэг маань өгсөн дөө. Ягаад ч юм 2024 гэдэг дугаарыг авсан. За тэгээд л оёдл жоох эрсдэлтэй юм хийсэн. Гэхдээ зүгээрээ уучлаарай. Энэс өөр арга надад байгаагүй маа. Яа тэгэхээр хугацаа тулсан. Жохон нээлтийн үйл ажиллагаа явж исэн болохоор нэг удахгүй гүхээр хийсэн. Тэгээ оёд фейл дээр энийг яасан чи шалтайлын мэдээд дахиж оёд нэг иймэрхүү гой юм хийсэн. За ямар ч байсан өөрийнхөө ингэрийн тэмдгийг хатгаад өөрийнхөө бие халаалтыг хийгээд тэг эхэлсэн хүмүүс бас бие халаагаад энд маш их хөдөлгөөнтэй байсан. За дээрэс нь энд байгаа бас ингээд албан хаагчдтэй зэрэг цагдаагийн байгууллага их мэдчлэн гэдэг хамт олноороо байгаа зүйлүүд бол маш их байсан. За тэгтээ ганцхан мазардаггүй. За электролитоо найруулж аваад л энэ орхон гэдэг залуусын ардл би хөөжсэн да.
харааны шуумаас ингээд гарч байна. За ерөөдөө бол ингээд газраас солиод гүйж байгаа учраас ингээд эрдэнэтийн дундуур төв замаар ингээд гүйл гавтаа сонирхолтой байсан. За тэгээ бид нарыг бас ингээд сайн гүгээрээ гэдэг хүчээр нэмчих чадчихсан бас маш их байсан. За тэгээ урт цагааны гудамж гэдэг юм хэсэг байдаг. Намайг бас өгөхөд байхад энэ гудамж их л том харагддаг шиг санагддаг байсан. Одоо харахаар нэг жоохон жижигхэн санагдаад байгаа шүү. Би том болсон юм болов уу? За тэгээ темпи бараад гүгээдлээс миний ард бас цагдаа байсан. Яа тэгэхээр хотод зохион байгуулагдаж байгаа нэг онцлог нь бол төрийн албан хаагч бас ажилтдаг байлээ. Ойрхон цагдаа нар, бүцэгтэй цагдаа нар, машинтай цагдаа нар гэх мэтчлэн ер нь бол төрхөн тусламж гэх мэт юмнууд нь маш ойрхон яваад байсан. Биднийг бол маш сайн хамгаалтанд өгсөн. Хэсэгжил зам хаасан байсан болохоор бас машинуудаас маш их зогсож исэн. Нөгөө гүүгчт нь яг урд нь гүгээд л нэг юм кино шиг зураг авалтууд бас маш их байсан. Тэгээ яг ийм хажуудлах шиг зогссон байсан. Энэ зэмдэлий хийгдсэн бичлэг байна. За нэг иймэрхүү зураглал их байсан. Яг төв замынхаа хэсгээр бол бүтэн хаасан ч гэсэн яг гадагшаа чиглэлийн хөдөлгөөн дээр бол зохицуулт хийгдээд хүн болон машин нь ингээд цүггөөх тохиолдол их байсан. Гэхдээ нэг юм нь болохоор эрдэмтүүд маш их бол төвчээртэй юм байлээ. Гүүгчдийг бол хүндлээд тухайн үед нь аягүй сайн зогсоод нэг ч гүүгт байсан хамаагүй артлаас нь машинууд нь яваад байсан. За тэгэл гүгээд л жоохон ядарс хийсэн. Яг сүүлийн барианд орох хэсгээр бол ягаад ч юм бөөр нэг юм татах гээд байгаа юм шиг хөвгөлтөөс байсан гэсэн барай ойрхоос учраас хичээсэн. За би Стравагаа ажиллаж чадаагүй байсан. Тэгээд ямар ч лсэн чиг темперэ чадхаараа хурдлъя гэж бодоод гүгээд исэн. Тэгээ яг барианд ороод харсан чинь би 9-р харинд орсон байсан. Жохон төчиг дээр их ч ордорсон үл би шагнал дээр 7-р харинд орохсон байлээ шүү. За яг би өөрийгөө 9-т ордно гэж бодаагүй ч гэсэн миний хувьд бол маш том амжилттай байлаа. Тэгээд ийм сонирхолтой аяллыг хийх бас өөртөө бас талархъя. Тэгээд бас намайг надад тусалж тэмцсэн эндээсэн найз нөхдүүдэд бас маш их баярлалаа. Тэгээд энэ бичлэг хийж өөрөө хөөж байгаа бол өөрөө бичлэг хийхээс арга байхгүй. Тэнгүүд ингээд юм дэлийсэн бичлэгийг л хийдэм байна. Баярлалаа. За тэгээ бариандаа орж ирээд тэрүүгээр зураг авалтуудад оролцоод зүгээр сайхтайгаа зураг авуулаад мэдээд тэгээ иргэн тойрны газар дээр жоохон хаалгаж агаад оройн нэргээд богондоо суугаад Улаанбаатар хот руугаа ирсэн дээ.